Гэхдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр санаартаа Ховд аймгийн 13 угсаатны нэг болох Чантан угсаатны талаар контент хийж өргөж байна. За Чантан угсаатыг тэгээ уугур хүмүүс байгаа. Тэгээ Ховд аймгийн төв Ховд хот болон Буянт суманд орсон суудаг хүмүүс байгаа. Чантуу гэдэг үг маань яг ямар утгатай вэ? Чантуу гэдэг чинь байна шүү. Хитэд хэл. За. Хятад үг юм аа. Би хитэд хэлийг бас сайн мэднэ л дээ 7 жил явсан. За. Жуан туу гэдэг чинь толгойг нь ороосон энэ сардыг жуан туу гэж хитэд үг юм. Жуан туу гэдэг чинь толгойг нь дааваагаар ороосон гэж нутагтай байхгүй юу? Энийг хэлээд байгаа юм. Энэ наадах. Жуан туу толгойг нь дааваар ороосон улсууд гэж. За. Чантуу. Тэгээд энэ чантуу болоо явцсан байхгүй юу? Энэ хитэд жуан туу гэдэг чинь хитэд үг байхгүй юу? Толгойг нь дааваар ороосон улсууд гэж. Тий чинь хитэд үг. Тийм бай. Тэгэхээр чантуу гэж ярьж байгаа хүмүүс маань цэвэр уугур хүмүүс. Уугур хүмүүсүүд. Уугур хүмүүс чинь энэ үзбекүүтэй жоо ойрхон байна. Ойрхон. Үзбекийн нэг одоо халах ойд жагчин гэсэн утгатай. За. Энэ зүйл бүгдээр том одоо юу гэдэг нь ч одоо энэ Түрк гаралтай гэж ярьдаг байхгүй юу? За. Одоо тэнэний бас нэг юу байхгүй юу? Нэг Өзбек, Уйгур, Кыргыз, Тажик энэ бүгд холбоотой. Тийм. Исламын орнууд. Нэг исламын орн, нэг шашинтай. Ойлгож байна уу? Үндсэн нутаг нь яг аль дөө? Үндсэн нутаг нь энэ Шинжаан Өрөмчөө. Энтэй л байгаа. Эндээс гаралт нь Уйгурын гаралт эндээс гэж. Хоцтой тарих ёстой. Юмыг ургуулах ёстой миний дүү. Тий, сормын эрэм гэж хоёр цул байдаг. За. Энэ ирнэ. Одоо тэнд одоо эмэн байгаа. Энэ хоёр энийг тэгээд энэ манай удаан багш биш тэр удаан бол эндээс аваад одоо хийсэн байгаа. Энд хийсэн тэр юм уу? Тэгээ энд хийсэн байхгүй гараараа хийсэн байхгүй. Энийг чинь хоёр давхарлаад нэг мөрних хоёр мөрних гэж баац. Тэгээд гурлаан татна. Тариг нь тарчгээд тэгээд гурлаан нэг. Энэ одоо яг танаа удмынхны хэрэгжилж байна. Тийм манай удам юм одоо жинхэнэ би авчирээд энэ тавьсан. Одоо нэг нь тэнд байгаа би авчирах гээд тэгээ явж байгаа юм одоо. За. Тий. Одоо яг Чантуугийн гараас гарсан юм наа тийм. Бүгд сонирхолтой юм байна. тий. Маш сонир байна. Одоо энэ ч одоо өдөрт гिचнээд одоо нэг мөрний хүчтэй тэрмүүд энэ. Уугур хүмүүсийг жимс ногоо ялангуяа тарвсгүйгээр төсөөлөх аргагүй лээ. Тэгвэл Ховд аймагт хамгийн анх тарвс тарсан хүний үр өдөн болох Ахмад гойтой ярилцлаа. Тэгэхээр Монголд ер нь яг уугар гаралтай хүний тоо хэд хэд юм бэ? За Монголд яг сайн мэдгүй байна. Дэлхийд бол нэг 2012 оны тийм судалгаагаар болохоор нэг 10 сая 500 мянга орчим уугур амьдардаг. Тэрний нэг 10 сая 60 мянган гихт ард улсад. За үлдсэн хувь нь болохоор Казахстанд нэг 230 мянга гаруй, Кыргызстан, Узбекистанд нэг 50 гаруй мянга. Тэгээ Турк болон одоо ойрхон орнууд Пакистан, Афганистан, Турк энэ улсууд болохоор бас нэг 20-30 мянгаар амьдардаг. Ер нь дэлхийд бол тархас өөрчлөсөн. За Монголд бол Ховд аймагт би яг Ховд аймагт ер нь бол Монголд бол ихэнх уугурууд маань амьдарсан өөрчлөжсэн.
Одоогоор би 2010 оны нэг 100 хэдэн өрх байдаг гэж би хэлчихсэн. Яг аль биесны тоог гэдэг байсан. Тэгэхгүй 150 өрх айл гэсэн үг тийм. Уугар айл. Тийм уугар айл. Байдаг гэсэн юм. Таравчны хувьд бол Ховд аймгийн өнөө цаг үед бол яалч бол манай Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүн болсон таравс байна. Тэгээд таравс бол яалч бол танаа үгдээсэн. Тийм нутагт харилцсан гэж байна тийм. Энэ талаар та нар. За таравсыг одоо үндсэндээ ер нь бол Ховд аймаг бол эрт дээр үеэс газар тариалныг хэрэгжилсэн түүхтэй. Манжийн үеэс үндсэндээ. Тэгээд миний мэдхэн ардын хувьсгал яснаас хойш Ховд аймаг таравсыг тариалж байсан байна. Яагаад таравс энд орж ирсэн бэ гэхээр Шинжаан уугарын нутгаас одоо тариалж нөгөөч 8-д энэгээр ирж байхдаа таравсыг авчирч талж исэн. Тэрнээс нь одоо үрийн манай өвөө авч тарьсан байна. Одоо энэ Даг Жамяны Алтан соён бие эзэд гэдэг энэ ном байна. Энэ хэдэн оны ном? Энэ 71 онд бичсэн. Гэхдээ дотор нь манай өвөөгийн тухай бичсэн байт. 56 онд бичсэн байл. За түүхэн ном байна. Түүхэн тий. Энэ номон дээр манай өвөө бар дал шахаж явчихсан хүн байсан байна. Тэр үед. Энэ хүн анх Монголд орж ирэл тэгэл үндснээ газар тариалгын ажил эрхэлж явсан юм байлээ. Тэгээд таравсыг энэ хүнд Ховд аймагт анх тарьсан. Одоо ард түмний дунд нэр нь бол Улаан нүдэн өвөшөр гэж. Ховд нутагта. Тийм таравсч хүн байгаа. Энэ хүний таравсыг идээгүй одоо ийм ахмад настай хүн байхгүй бүгд мэднэ. За тэрнээс гадна тэр хүнээс хойш ингээд уламжилж хүмүүс ногоочд таравсыг тарьж ирсэн. За түүнээс хойш одоо манай өөр агрономч хүмүүс. Манай өвөө манай аавыг агрономч болох гээд их зүтгэсэн хүн байгаа. Тэг багаас нь одоо сургууль соёл төгсөн гут нь хөдөө аж ахуйн техникумд агр техникчээр нь сургаад. За миний одоо энэ газар тариалгын ухааныг чи сурч явах ёстой. Гэт дараад нь энэ хүн Оросд Ташкент Узбекистаны нийслэл Ташкентэд одоо селекцийн мэргэжил агрономч мэргэжлэр төгсөөд яг хөдөө аж ахуйн мэргэжлэр тийм. Тэгээд Ховд аймгийн эрдэм шинжилгээний хүрээлэн дээрж аавыгаа тарьж байсан хоёр сортын таравсыг хооронд нэрдэлжүүлж Монголын анхны сорт буйнд нэг гэдэг сорт гаргаж ирсэн. Тусдаа бүр таравсын сорт гаргасан. Хэдэн онд гэсэн үг? 1991 онд энэ сортыг гаргаад улсын сорт солилтын комиссаар оруулаад ирээдүйдээ сортоор батлуулсан. Тариач ногооч нар манай өвөө олон жил явсан. Зөвхөн шавга таргаас гадна байцаа. Уус сургууч яг энэ Ховдод төрсөн үү? Үгүй. Шинжаа. Шинжааны харсаар гэдэг газар төрсөө гэж энэ номд байсан. Тэгээ багтаа нааш ирсэн. 16 наснда одоо үнснээ нагцаахан дагаад наашаа орж ирсэн юм шиг. Ховдод. Уйгур үндэсний хоол нь олон төрлийн ногоож имсэхээр ашигладаг юм байна. Үндэсний хоолнд самсай, плов, лагаан ордог өгөөд бид уйгур пловыг энэ удаа хийж үзлээ. Уйгур пловыг их хөвчлэн хоньны мах үхрийн махаар хийдэг. Маха бүхлээр нь чандаг нь энэ пловны онцлог юм байна. Арай жижигэн тий.
Би махаад тэр угаасаа махаа 40 цагийн өмнө олон оны өмнө би хэлсэн байдаг амар. Энэ ямар утгатай хөө? сайн сайхан нэг энэ тэгээд энэ Монгол улсад биш үү? Харамсаг судалтай хүн байхгүй шүү дээ. Харин